мөнгөө ухаалгаар хэрхэн зөв зарцуулах вэ? Болдог бол яг одооноос л дансандаа сар бүр тогтмол орлого хийгээд эрхчил гэхэд хүслээ биелүүлчихмээр л байгаа байх. Гэхдээ хуримтлал үүсгэж эхлэхээс ч өмнө сурах зүйл бол эхлээд өөртөө байгаа мөнгөө хэрхэн зөв захиран зарцуулах юм аа. Зарим хүн цалин багтай хэрнээ тов хөдөл амьдардаг байхад зарим нь мөнгөө орж ирснийхэн зоргоор хэрэгцээгүй зүйлд урсгаад дуусгачихдаг. Мөнгө чамайг өөртөө нь яаж харьцаасаа гэж хүсдэг вэ? Нэг доор үрэх. Бөөнөр орж ирсэн орлогыг 7 хоногийн дотор юунд үргэцэн мэдэгдэхгүй дуусгах тохиолдол зөндөө л байсан биз дээ. Тэнд очиж найзуудтайгаа кино үзээд л энд ирж кофе дэж караокесоор чухал хэрэгцээгүй зарлах чинь чиний мэдлээс даваад явчихдаг. За ямар байнга ингэх биш гэж бодоод л аль амттай үнтэйг нь захиалаад л өөрт хэрэгцээтэй зүйлээ авахгүй гарт хадах хэрнээ шөнийн клуб паб орхолохоор найзуудаа дагаж мөнгөө харамгүй цацаад маргааш нь харамсдаг хүмүүс олон байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд өөртөө хязгаар тогтоох хэрэгтэй. 7 хоногтоо нэг л удаа найзуудтайгаа уулзна. Тэр үедээ аль болох тэдэн төгрөгөөс илүү зарцуулахгүй байх гэх мэт. Хоёр. Өөрийн тогтмол төлдөг бүх төлбөрийг 1 сарын турш тэмдэглээд үз. Жижиг том гэлтгүй бүгдийг нь тэмдэглэл. Дараа нь түндэд дүгнэлт хийж хэрэгцээгүйг нь хасах нь өөрийн чин зарлагыг ямар их хэмнэхийг хараарай. Интернет, кабелийн төлбөр, утасны төлбөр гэдэл. Өнөө үед интернетэд мөнгө төлөх нь бага болсон. Ухаалаг гар утас, таблет, төхөөрөмж, эсвэл зөөврийн компьютероор хаач гэсэн утасгүй интернет ашиглан авах боломжтой болчихсон. Эсвэл ажил дээр интернет байхад заавал гэртээ ахиж байлгах шаардлага бий гэж юу? Нэг их зурагт үздэггүй мөртлөө үнэтэй кабелийн телевизүүдэд мөнгө төлөөд байгаа юм биш үү? Бүгдийг тэмдэглээд хэрэгцээгүйг нь хасаад явбал мөнгөтэйгөө ухаалаг харьцахад чинь туслах болно. Гурав. Хэрэгцээгүй жижиг худалдан авалтуудаас зайлсхийгээрэй. Ажилдаа ирэхдээ чихэр шоколад авах шаардлага бий гэж юу? Бидний хөл удирдлаггүйгээр гэрийн хажуугийн дэлгүүрлөө өөрөө орчихдог. Харин нэгэнт орчихсон юм чинь гэд эдий гэж бодоогүй байсан юм авах нь бидний зуршил. Энэ бол мөнгөний дайсан. Ялангуяа өлссөн үедээ супермаркет орж сарынхаа хэрэгцээг цуглуулах нь бүр дэмий. Дуртай зүйлээ битгий ав гэж байгаа юм бишээ. Зүгээр л төвчээртэй бай. Өдрийн хоолой идчихсэн бол заавал амттангаар даруулах шаардлагагүй. Мөнгөтэйгөө ухаалаг харьцаж сурыг гэж үнэхээр бодож байгаа бол иймэрхүү жижиг зүйлс өөртөө төвчээртэй хандаж сураарай. Зарим хүмүүс зүгээр л бусад хүмүүс мөнгөтэй болж харагдах гэж байнга идэх уух юм худалдаж аваад л барьж явдаг. 4. Харснаа авах. Нүд унсан зүйлээ яран авахаасаа өмнө энэ надад байхгүй бол болохгүй зүйл мөн үү? Надад одоо үнийг авсан ч цаана санаа зовхооргүй хангалттай мөнгө байна уу гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ хоёуланд нь тийм гэж хариулсан бол зогсоод яхав. Ав. Харин нэгэнд нь л үгүй гэж хариулсан бол авах хэрэггүй л болов. Эсвэл эргэлзээгээ тайлахын тулд авалгүйгээр 1 хоног азнахч бас сайн арга шүү. Маргааш өглөө сэрэгтч түүнийг авахыг хүсэх мэдрэмж чинь хэвээрээ байвал тэр дэлгүүртээ эргээд очиход буруудах зүйлгүй. 5. Сардаа 1 удаа мөнгөө үржүүлэх зүйлд мөнгөө өр. Мөнгөөр мөнгө хийдэг. Ажлаа илүү хурдан үр дүндээ явуулахад туслах шинэ компьютер, ухаалаг гар утас, эсвэл өрөөний самбарч авсан болно. Өөрийнхөө тогтмол орлогыг нэмэгдүүлэх ямар нэг зүйлд мөнгөө өрөх нь
Сарын төгсөлд чамд ямар ч байсан нэг хэрэгтэй юмдаа хөрөнгө оруулсан гэдгийг чинь сануулах болно. Бахархмаар мэдрэмж шүү. Заавал их орлого хүлээж цаг алдалгүй. Мөнгөө ухаалгаар үрж сурвал яг хэрэгцээтэй зүйлээ авч чадахгүй нь зовлонгүй болно. Аль нь чухал биш гэдгийг ялгаж салгаж, цалингийнхаа үр шимийг тултал намсъя. Амжилт хүсье бүсгүйчүүдээ. Баярлалаа.